皆さんこんにちは。今日は4月17日金曜日です。一緒に漢字を復習しましょう。それでは授業を始めたいと思います。漢字を読みましょう。За сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдөр 4-р сарын 17 баасан гараг. За өмнө сурсан хандсны давтлах хичээл орно. はい、問題1。ここでは1から10まで文章が書かれてあります。文章の中にある下線を引いている漢字をこの表に書いてください。先生は文章を一つずつ読んで、そしてモンゴル語で説明していきますので、皆さんも一緒によろしくね。はい、1。使わない部屋の電気は消すようにしている。Ашигладаггүй өрөөний хогийн унтраахыг хичээдэг. 2. チームの大黒柱だった選手が海外のクラブに移った. За багийн маань хамгийн гол тулгуур болж байсан тамирчин гадаадын клубт шилжсэн. 3. 駅から近い新築のマンションに引っ越した. За өртөөнөөс ойрхон шинээр баригдаж байгаа орон сууцнд нүүж орсон. 4. 古い木造のアパートに住んでいる. За хуучны модоор хийгдсэн байранд амьдардаг. 5. 駅のホームで押されて転びそうになった. За өртөөн дээр галт тэрэгний зам руу түлхэгдээд унахаашгсан. 6. テストでは自分の実力が試される. За шалгалтаар өөрийнхөө бодит чадварыг туршиж шалгаж үзэж болдог. 7. やっと一戸建てのマイホームを買うことができた. Арай хийж өөрийн гэсэн байшин худалдаж авч чадсан. 一戸建てгэдэг нь бол орон сууц биш юм хувийн байшин бод. 8. 50キロもある金庫が盗まれたというニュースを見た. Бүр 50 кг болох сейф улгаалагдсан гэдэг мэдээ үзсэн. 9. 緑を増やすために山に多くの木を植えた. За ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд ууланд зөндөө олон мод тарьсан. 10. この寺は100年前に建立された. За энэ сүм нь 100 жилийн өмнө баригдсан. はい、問題2は漢字を書きましょう。つまり、文章の中にある下線を引いている言葉ですね。その言葉をこの表に漢字で書いてくださいね。はい、1. 11月の連休あたりに紅葉を見に行きたい. 11 сарын үргэлжилсэн амралтын үеэр за коё буюу улаан авч гэж хэлдэг. Тэрийг үзэхээр явмаар байна. 2. 彼は自分の店を構えるのが夢だった. Тэр өөрийн гэсэн дэлгүүртэй болох нь мөрөөдөл нь байсан. 3. 雨漏りがひどいので屋根を修理した. За тусаал гоочих нь бол хэрэгсэтрээд байгаа учраас дээврээ янзлсан. 4. 階段から落ちて、足を捻挫した. За шатнаас унаад хөлөө булгалчихсан. 5. 駅前のビルを建設することになった. За өртөөний өмнөх барилгын зураг төслийг хийх болсон. 6. インフルエンザにかかって旅行の予約を取り消した. За шууны ханиад тусаад аяллахаа захиалгыг цуцалсан. 7. 上を向いたらベランダから彼が手を振っていた. Дээшээ хартал тагтан дээр тэр гараад алж байсан. 8.
築100年になる有名な旅館に泊まった。За баригдаад 100 жил болж байгаа алдартай дэм буудалд хонсон. Рюкан гэхээр одоо дэм буудал эсвэл аялал жуулчлалын одоо газар гэх юм уу. Q 子供が近所の家の窓ガラスを割ってしまった. За хүүхэд маань хуршайлын цонхны шилийг нь хагалчихсан байна. 10. 強引なやり方では何事もうまくいかないだろう. За албатлагаар хүчээр хийлгэж байгаа энэ арга нь бол ямар ч зүйлийг тийм сайн явуулахгүй л болов уу гэж. はい、次は、アチブメントテストですね。次の文章の、下線をつけた言葉の読み方を1から4の中から選んで丸をつけてください。はい、一緒に読んでいきましょう。1、トラックの燃料を補給して目的地に向かう. За, ачааны машины түлшийг нь дүүргээд зорилттой газар руугаа явах. 2、あの寺は100年以上前に建設された. За, энэ тэр сүм бол 100 гаруй жилийн өмнө баригдсан. 3、海に近いこの町ではどこの家でも魚の干物を作っている. Далайд ойрхон энэ хотод ямар ч айлтгдсан, ямар ч айлсан загасны одоо хатаамлыг хийдэг. 4、入浴中に友人から電話がかかってきた. За, усанд орж байхад найз уцаар залгасан байсан. 5、北海道にある実家には年に一度しか帰らない. 北海道байдаг төрсөн гэртээ жилд нэг л удаа очдог. はい、次は今は反対ですね。次の文章の下線をつけた言葉の書き方を1から4の中から選んで丸をつけましょう。はい、それでは1、駅前の一等地に自分の店を構えることができた. За, өртөөний өмнөх А зэрэглэлийн бүсэд өөрийн гэсэн дэлгүүртээ болж чадсан. 2、必ず授業の予習をしてきてください. За, заавалжгүй хичээлийг урьдчилан давтаад ирээрэй. 3、彼とは根本的に考え方が違う. тэрнтэй бол үндсэндээ үзэл бодол маань өөр. 4、有名な映画のセリフを引用する. Алдартай киноны үгийг иш татах. 5、パソコンが固まったので再起動させた. За, компьютер маань хөдлөхгүй байгаа учраас дахиад унтраагаа тасаасан. じゃあ次の問題は今テキストの中にある、下線を引いている言葉と漢字をこの表に、適当に書きます。じゃあ先生は文章を1個ずつ読んで説明していきたいと思います。はい、テーマはマイホーム. За, my home буюу миний гэр гэсэн сэдв байна те. За, сэдвийн хүрээнд байгаа нийт 20 доогуур зурагцсан үгийг нэг бол ханзаар, нэг бол дуудлагаар нь бичих даалгавар байна. За, та нар бол энэ дасгалыг хийхдээ зөвхөн доогуур зурсан үгийг бол түүж аваад хийчдэг. Текстийг бол унсан хүн ховор байгаа гэж би бодож байна. Тийм учраас хамтдаа текстийг уншаад орчуулад явна. はい、始めます。1、今年の春に結婚が決まったので新しく住む家を探し始めた. Энэ жил хавар гэрлэхээр шийдсэн учраас шинэ амьдрах гэрээ хайж эхэллээ. マンションにするか一戸建てにするかまだ迷っているけれど、先週の日曜日に彼と気になる物件を見に行ってきた. 자,
суудсанд амьдрах уу эсвэл хувийн байшинд амьдрах уу гэдгээ одоохондоо шийдээгүй эргэлзэж байгаа боловч өнгөрсөн 7 хоногийн бүтэн сая өдөр найз залуутаагаа нэлээд сонирхол татаад байгаа хоёр газрыг очиж үзсэн. Хитоцуме но буккен ва Шинжку но Ооката маншон. За эхний очиж үзсэн байшин маань шинээр дөнгөж баригдсан маш том орон сууцны одоохоор барилга байлаа. Жишээний цуёй коузоуга уrini natte ite ман ичини сонаe чикани мизу я табемоно но хукан спейсу га цукурарете иру. За газар хөдлөлтөнд хүчтэй баригдсан бүтэцтэй гэдэг нь бол гол давуу тал нь бөгөөд хэрвээ ямарваа нэгэн боллоо гэхэд подвалын давхартаа ус идэх юм гих мэтчлийг хадгалах тийм талбайтай баригдсан байсан. Соно уе жишин надо де денки я гасу га стоппу шита баай демо 24時間お湯が使える仕組みになっていると聞いて驚いた. За дээрээс нь газар хөдлөлт гэх мэтээс болоод захилгаан тог дээрээс нь газ гэх мэт зогсчихсон тохиолдолд 24 цаг халуун усаа ашиглаж болдог зохион байгуулалттай гэдгийг нь сонсоод үнэхээр гайхсан. Мата маншон най но субете но кайдан ни ва тэсүри га цуйте иру ноде кодомо ни мо аншин да ши жиму я кидзу руму надо мо тотонотте иру. За мөн орон сууцсан доторх бүхий л шатан бариултай байсан болохоор хүүхдүүд явхад ч гэсэн амар тайваад аюулгүй байдлаасаа тэгээ дээрээс нь жим бас хүүхдүүдийн өрөө гих мэт зүйлүүдийг барьсан дотор нь байсан. そしてマンションから駅まで続く街にはたくさんの木や花が植えられていて、春には桜、秋には紅葉が楽しめるのもいい. За тэгээд бас орон сууцнаас өртөө хүрэх галтрины өртөө хүртэлх үргэлжилж байгаа зам дээр зөндөө олон мод цэцэг таригдсан байсан. Болохоор хавар бол сакура, намартаа бол энэ гой улаан шаргал болдог навчийг харж баясах энэ ч гэсэн их сайхан баха. Конна маншон даттара аншин шите косотате га дикисуу да. За ийм орон сууц байх юм бол үнэхээр сэтгэл амар хүүхэд өсгөж чадах байхаа. Цуги но буккен ва минами муки но иккодате. За дараагийн очиж үзсэн байр маань урагшаа харсан цонхтой хувийн байшинтай. Манайхаар бол иккодатег хаус гэдэг. 町の高台におり、部屋の大きな窓から町全体を見渡すことができる. За хотын арай өндөрлөг хэсэгт байдаг бөгөөд өрөөний том цонхоор мачийг бүхэлд нь харж болохоор байсан. Шизен mo ooku shizuka na seigatsu ga dekisou desu. За байгальтайгаа их ойрхон тэгээд нам гүм амьдарч болохоор юм шиг байлээ. Чикаку ни ва юумей на кенчикукаが設計した大きな公園もあります. За ойролцоо нь алдартай архитектурчийн зураг төслийг нь гаргасан томоо цэцэрлэгт хүрээлэн ч байдаг. 週末に早起きして公園をジョギングしたり、森林浴をするのもいいな. За 7 хоногийн сүүлээр амралтын өдрүүдээр эрт босоод цэцэрлэгт хүрээлэнгээр гүйж, дээрээс нь тэр сайхан
ногоон байгууламжид байх нь их сайхан байхаа гэж. За энэ дээр байгаа 17 дугаар үг шинрин ёку. За энэ нь болохоор одоо байгалийн гоё цэцэг навч ногоон дунд тэр үнрийг нь үнэртэж тэндээс одоо сэтгэлийн таашаал авах гэсэн утгатай үг байгаа. За дараагийнх нь эки кара скоши тои га каймоно ни ва курума о цукау цумори да ши эки но mae no shako ni wa kuruma ga 2台止められることも気に入った. За өртөөнөөс яг бага зэрэг хол боловч юм худалдаж авахаар явахдаа машин ашиглах төлөвтэй байгаа. Тэгээд гэрийн урд талд машины зогсоол гэрийн урд талдах машины зогсоолд одоо 2 машин тавьж болохоор байгаа нь надад их таалагдсан. どちらにするか迷ってしまうけれど3月の末には新しい家に引っ越す予定なので今から少しずつ準備しなければ. За алийг нь авах вэ гэд одоо эргэлзэж байгаа боловч 3 сарын сүүлд ихэд шинэ гэртээ нүүж орох төлөвлөгөөтэй байгаа учраас одооноос эхэлж юмаа баг багаар бэлтгэж эхлэхгүй бол болохгүй нэ гэж. За 次の問題はクイズですね。クイズです。はい、じゃあ A と B を組み合わせて文に合う一つの漢字を作ってください. За энэ A баг нь B багнаас нэг ханз үүсгэнэ. Дараах 5 өгүүлбэрийг уншиж үзэж байгаад тохирох ханз үүсгэх нь байна. За 1大学を卒業した翌年カナダに留学した. Их сургуулаа төгссөний дараа жил Канадад сурахаар явсан. 2ボタンを押したのにジュースが出てこない. Товчлуурыг нь дарсан атал жуус гарч ирэхгүй байна. 3落とした財布を親切な人が拾ってくれた. За гээгээд алуу болгосон байсан төрөвчийг маань тийм сайхан ийдэг найрсаг тийм хүн олж өгсөн. 4個目ね. スーパーに行くとき買い物袋を持っていく. いつも持っていく. За дэлгүүр явахдаа тороо байнга авч явдаг. 5春に植えたトマトの実がなかった. За хавар тарьсан улаан лойлын үр жимстэй улаан лойл гарч ирээгүй байна гэсэн санаа. 次は問題2. はい、留学生のジュンさんにインタビューしました. 会話の中に出てくる言葉を考えて漢字を書いてください. はい、日本の生活はどうですか? 毎日忙しいですか? За Японы амьдрал ямар байна? Өдөр болгон завгүй байгаа юу? ジンさん. そうですね。日本に来るまで家族と暮らしていたので朝早く起きて洗濯をしたりするのが大変です. Харин тийм ээ, Японд ирэх хүртлээр гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг байсан болохоор өглөө эрт босоод угаалга хийх нь бол үнэхээр хэцүү байна. それから今は慣れましたが来日したばかりの時は燃えるゴミと燃えないゴミを細かく分けなければならないことがストレスでした. Тэгээд одоо бол дассан боловч яг Японд ирснийхаа дараахан бол шатдаггүй хогийг бүр наривчлан хуваахгүй ангилахгүй болохгүй байдаг нь үнэхээр их стресс төлдөг байсан. そうですね.
慣れないうちには大変だと思います。ところでジュンさんは大学の近くにお住まいですか？Тэр тийм шүү. Тасаагүй байхад бол үнэхээр хэцүү байх гэж бодож байна. Гэснээс Жун сан их сургуулийн ойролцоо амьдардаг билүү? はい。築30年以上の古いアパートですが、部屋の窓から東京タワーも見えるし、気に入っています. Тийм ээ. За баригдаад 30 гаруй жил болж байгаа хуучин байранд амьдардаг. Гэхдээ цонхоор өрөөний цонхоор бол Токио Тавер харагддаг. Үнэхээр таалагддаг. 授業が終わったらアルバイトなどをしているんですか? хичээлээ тараад цагийн ажил ч юм уу хийдэг үү? ええ、毎週金曜日に英語を教えるアルバイトをしています。近くのビルの1階にあるカフェで教えているんです. Тийм ээ. 7 хоног бүр 5 дахь өдөр англи хэл заадаг цагийн ажил хийдэг. Ойролцоо байдаг барилгын нэг давхарт байдаг кафед заадаг юм л та. そうですか. 勉強もアルバイトも頑張ってくださいね. Тийм үү. За хичээлдээ ч гэсэн цагийн ажилдаа ч гэсэн хичээгээрэй. 本日はありがとうございました. За өнөөдөр үнэхээр баярлалаа. За ийм харилцан яриа байна. Энэ дээр гарсан ханзнуудын хүч бичих хэрэгтэй байсан тийм ээ. За ханзыг маш гоё зөв цэвэр бичээрэй өгтөө те. はい、問題3。会話文に合うように括弧から正しい言葉を選んで丸をつけてください. За та нарын номон дээр бол энэ хаасан дотор үг өгөгдсөн байгааг харж байгаа. 2 үг. За энэ үгнүүдийн аль тохирохыг нь өгүүлбэрээс хамаарат сонгох хэрэгтэй байна. За бас жижиг харилцан яриа явж байна. За 1. 昨晩は遅くまで残業していたみたいですね. はい、来週のプレゼンの準備をしていたんです. За эхлэлийн дарга нь өчигдөр орой нэлээд орой болтол илүү цаг ажилласан юм шиг байна тийм ээ. За тэгээд ажилд нь тийм ээ. Эх 7 хоногийн илтгэлийн бэлтгэлийг хийж байсан юм гэж. 2. やっと自分の店を構えることができて嬉しいよ. 本当におめでとう. За арай хийж өөрийн гэсэн юм дэлгүүртэй боллоо. Үнэхээр баяртай байна. Үнэхээр үнэн сэтгэлээсээ баяр хүргье гэж. 3. もみじの葉が赤く色づいて綺麗だね. そうだね. でも私はイチョウの方が好きだな. Заもみじбуюу энэ улаан навч гэдэг байгаа тий. Улаан өнгө ороод үнэхээр гоё болчих тий. Харин тийм ээ. Гэхдээ би ичоод илүү дуртай. За ичоо гэд нэг тийм бас нэг мод байгаа. Ногоон жимс гардаг. Монголоор юу гэдэг багш сайн мэдэхгүй байна. За 4. 会社帰りにみんなで軽く飲みに行くんですが、一緒にどうですか? ぜひ行きたいのですが、今日は用事があってすいません. また誘ってください. За тараад бид нар нэг газар сууж жоохон уухаар явах юм аа. Хамт явах уу? Уг нь заавал явмаар л байна. Өнөөдөр ажилтай байна л да. Уушлаарай, дараа хамт явъя. Дараа намайг ураарай гэж. Заクイズのところ問題4. За хамгийн сүүлийн дасгал ажиллаа. За四角の中に当てはまる漢字を下の二重線括弧から選んで書いてください. 1は何だろうね。1、はい、作るという漢字読んでみましょう.
зоо гэхээр модон эдлэл, модон хийц, модоор хийсэн гэсэн үг. За кензо гэхээр барих, байгуулах. Зоока хиймэл цэцэг. Зоосен гэхээр усан онгоц үйлдвэрлэх. Усан онгоц үйлдвэрлэл гэсэн үг байна. Ниはい、消える、消すという感じですね。取り消し、取り消し。消化、消化。横にも消化、縦にも消化と読みます。読み方は一緒ですね。消化。取り消しはцуцлах. Хүчингү болох гэсэн үг. За энэ хинкано ка га хайтай руу шоукава. За энэ шоука болохоор устгах, үгүйхий устгалд оруулах, мөн бас нэг өөр утга нь одоо хоол хүнс энэ төр дээр орсон байл нөө шингээх энэ төр гэсэн утгаар байдаг. За босоо хэлбэрээр байгаа шоука бол гал унтраах гэсэн үг байна. Сан. За 3-р ханзыг харъя. За хику гэдэг ханз орчээ. Хику, хику то юу канжиですね. Цуёй то хику авасете going, going то юм юмас. За going гэдэг нь алгатлагаар хүчээр гэсэн. Хику то хига ишүүний инка, инка то юм юмас. За инка гэдэг нь болохоор гал гарах гэсэн үг. Гал гарах. За босоо хэлбэрээр нь уншия. Хику тэгэд мочиру гэдэг хоёр ханз нийлэхээр иньё, иньё, иньё гэдэг нь иш татах гэсэн үг байна. За дөрөвийг харъя. За могеру гэдэг канжи байна те. За хөндлөнгөөр кенсэцү, кенсэцү. За энэ бол барилга, байгууламж. За барилга архитектур гэж бас хэлж болдог. За тэгвэл дахиад хөндлөнгөөрөө голоосоо хойш болохоор секке, секке. За секке бол нөгөө барилгын зураг гаргах гэсэн утгаар ашиглаж болно. За босоогоороо сэцүрицү, сэцүрицү үүсгэн байгуулах, үүсгэн байгуулах гэсэн үг байна. За өнөөдрийнхөө ханзны хичээлийн давталгыг зөв хийсэн байна уу, буруу хийсэн байна уу гэдгийг шалгаарай. За бүгдээрээ бол энийг хийсэн байгаа гэж бодож байна. За тэ өнөөдрийн хичээлийг идэвхтэй сонсож өөрийнхөө алдаа засаж оролцсон хүмүүст баярлалаа. それではご清聴ありがとうございました。また会いましょう。